Сайн бацгаана уу? 252 BI төл дээр хэрхэн дашборд угсрах вэ? Юуны түрүүнд та нэмэх төвчийг дарснаар тухайн дашбордоо нэрлэх хавцлалт үүсгэх ёстой. Тухайн хавцлалтаа сонгож бид нар Add Worksheet гэсэн энэ төвчөн дээр дарахад түрүүний бидний үзсэн worksheet-үүд маань энэ дээр харагдах ёстой. Өөрсдийн оруулахыг хүссэн worksheet-ийг сонгож OK товчийг дарахад worksheet маань дашбордон дээр маань орж ирнэ. Түүний дараагаар Change Layout дээр дарна та өөрийн оруулсан worksheet-ээ ямар байрлалтай ямар хэсэгт гаргаж ирэхээ та өөрөө хүснээрээ шийдэж болно. Мөн та бидний гаргаж өгсөн дэмнүүдээс сонгох боломжтой бөгөөд түүний ард байрлах Add Components гэсэн хэсэг дээр та дашбордондоо гарчиг өгөх болон зураг, бичлэг, URL тавих боломжтой. Мөн та өөрийн оруулсан компонентоо хүснээрээ өөрчлөн мөн дээр нь давхарлах боломжтой. Түүний дараагаар бид нэр хадгалах төвчийг дарснаар дашборд маань эхний байдлаар үүслээ. Мөн Add Filter гэсэн хэсэг маань тухайн дашбордон дээрх хамаарал бүхий графикуудын ашигласан өгөгдлийг сонгож тухайн өгөгдлийн багаан бүрээр фильтрдэх боломжийг олох болно.